Манайхаа за шинэ блогтой тавтан морил өнөөдрийнхөө влогоор би та бүхэнтэйгээ хамтдаа нүрэ будаад бэлэн болонгоо хүүхэдтэй болохоос өмнө мэдсэн ч болоосаа гэсэн зүйлсүүдээ ийм жоохон дүүдэд зөвлөж байгаа юм шиг зөвлөе гэж бодлоо. Юу ч ихсэн би сая усанд ороод үсээ хатаагаад тэгээд скин кэрэ хийгээ фаундейшнээ хийчлээ. За хамгийн түрүүнд хэлмээр байгаа юм нь кино үзэн гот ингээл хүүхэдтэй болсон эмэгтэй хүмүүс чинь ингээл хүүхдэд төрүүлээл амар эйжинг гормон ялгардаг ш. Би бас тэгнэ гэж бодож байсан. Тэ амьдрал дээр тэгээгүй. Амьдрал дээр хараад би бүр гайхсан. Ягаад гэвэл нэг тэр чинь би ингээд маш олон цаг өвдөж төрж байгаа шүү дээ тий. Би чинь 16 цаг сэдэлтэр төржсэн. Буруу нэгдэхгүй, амсар нэгдэхгүй. Тэгээ сэдэлт нь 16 цаг өвдөж төрж байлаа. За яг тэгж төрсний чинь дараа ингээл хүүхдээ чинь маа гэл гонгот. Яг үнэндээ заяа надад бол юу энэ тэр хайр би бүр яг арай гэж яг тэр өвдөлтийг даавд тусандаа л баярлаад байжсан байхгүй. Дараа нь яг дахиад нөгөө нэг амар гоё тэр нөгөө агуу том хайр нь ингээл дээрээс бүр ингээл ундраал ороод ирэх юм болов уу гэсэн чинь бас тэгээгүй. Төсвөрцөн байсан. Одоо яах ёстой юм болоо тий. Тэгэл эмч за хөхүүлгээл гэсэн чи би. Яаж хөхүүлдэг вэ? Би тийм 16 цаг өвдсөн. Тэрний өмнөөс ер нь ингээд яг төрөх төхөөд ингээд нилээн нойргоо болцоод байжсэн чинь нэг нилээн нойргоо тэгээ би төрүүлчихээ л сайхан унтандаа гэж бодож исэн байхгүй юу. Тэгсэн чи юун тэгж унтах 2 цаг тутам хөхүүл гэхээр би бүр тэгээ би эзэж дахиж унтахгүй мүү гэж бодож исэн. Юу нөгөө нэг кинон дээр гардаг амар юм fairy tale mother daughter moment тий. Тэг надад нэг хин хэсэгт нь жоохон миний дүү шиг санагдаад идэв гэсэн юм. Дүүгээ харж байгаа санагдаад. Тэгээ би яг тэр мэдрэмжэндээ жоохон guilty-с ахгүй жоохон юм. Буруутай мэдрэмж аваад жоохон муу ийж юм санагдал. Тэгж айл би нэг өдөр зориглоод нөхрөөсөө асуусан. Тэгэл цогоо чамд ингээд нэг юм дүүгээ харж байгаа юм шиг санагдаж байна уу гэсэн чи цогоо амир хөөрхөн шууд харин тийм яг чиний дүүг хоёлоо хараад амир санагдаад байна гэсэн чи би бүр тэр үед ингээд амар юм тайвширсаа нэг ёо за би ганцаараа биш юм байна тий ингээд манай нөхөр ч гэсэн дүүгээ хараад байгаа юм шиг санагдаж байгаа юм байна гэд. Тэгэл бүтээр инээлтэл за ер нь нэг жоохон адилхан дуу байгаа юм байна гэд. Бараг одоо манай охин 3 таахгүй юу. Одоо бол миний бүр ингээ эйжинг гормон бүр нэлээд өндөр болсон заяа. Тэгэхээр яг ингээ шууд бас тийм байдгүй. Ингээ цаг хугацаагаар бас ингээ бүрэлдэхтэй болов гэж бодсон. За тэгээ хүүхд ер нь бол ингээ бидрийг ерөөсөө гуйж ирээгүй ч тийм ээ би төрмөөрэ намайг төрүүлээд өгөөч гэсэн хүүхдийн дэлхийд нэгж байхгүй. Хин ч ингээд бид нар дээр гуйж одоо ингээд ирээгүй болохоор бид нар ерөөсөө хүүхдтэй ингээд ялархах ёсгүй. Би чамайг зовж төрүүлсэн чи ингэх ёстой гэд. Тэгэхээс илүү би бол ингээд эцэг их өөртөө аягүй сайн хариуцлага авах юмсарлах ёстой гэж боддог байхгүй юу. Тэгээ яг үүрэг хариуцлага гэхээр яг юу гэдэм бэ? Нэгт чи тэр хүүхдтэй маш их цаг гаргах ёстой. Би болохоор ингээ хүүхдтэй ингээ quality time бол гаргахыг хичээдэг. Тэр үүрэг хариуцлага гэдэг чинь юу юм бэ гэхээр эргээд тэр хүүхдтэй цаг гаргах ёстой. Аав ээж гэдэг бол тэр хүүхдийн хувьд одоо хамгийн гол үүрэг ролтой хүмүүсийн нэг баггүй. Тэр хүмүүс нь яг хүүхдтэй ингээ нэг тэр цагийг ингээ гаргаж явах ёстой. Хүүхдтэйгээ ингээ дотносхын тулд зориудаар чанартай цагийг гаргах ёстой гэдэг юм лээ. Мэдээж хүн ажиллаа хийн мэдээж ингэн гэхдээ өдөрт 30 минут ч гэсэн хамаагүй тэр хүүхдээ бүр яг ингээд цаг гаргаад тоглолдог ч юм уу тий сонсдог ярилцдаг юм ярьдаг илүү хүүхдийнхаа ингээд яг хөгжүүлэлт яг чин сэтгэлээс ингээд анхаардаг яг хүүхд гэдэг чинь өөрөө зүгээр нэг юм хооллоод гэрт амьдруулах биш юм бэлээ. Тэрнээс гадна сэтгэл зүйн хувьд нь яг ингээ багаас нь маш их тэр хэрэгтэй зүйлсээр нь хангаж өгч явах хэрэгтэй юм бэлээ. Дуугийн комплекс ч юм уу те эсвэл хайрлагдаагүй мэдрэмж хүнийг одоо хайрлаж мэдэхгүй ч юм уу итгэлцэл ч юм уу тэдгээр ингээд маш чухал юм сэтгэл зүйн гүн чанарууд хүүхдийг маш бага багт нь даал тухамсарт нь сууж идэг гэж аахгүй. Тэрийг яаж суулгадаг вэ гэхээр эцэг их нь одоо тэр attachment figure нь маш сайн хайрлаж маш сайн ингээд хамгаалж те яг ингээд чи байгаагаараа хангалттай чи бол бид нарт одоо ирсэн бэлэг тийм ээ бид нар ингээд чамаас юу ч илүү хүсэхгүй чи бол ингээд хайрлагдсан гэдэг яг тэр мэдрэмжийг ингээд бага наснд нь хангалттай өгөх нь ирээдүйд тэр хүүхэд ингээд том болоод ямар хэмжээний том хүн баш төлөвшгөө тий сэтгэл зүйн ямар бах уу гэдгийг шийддэг гинэ. Би хамгийн гол нь төрүүлчихэд илүү ойлгож мэдсэн байхгүй. Энэ хөгч одоо тий яг ингээд зан чанар нэг юм байна. Надаас шалтгаалаад ийм зүйлс байгаа юм гэдэг би ингээд төрүүлснээр дараа илүү ойлгочихсон. Харин би төрүүлгээс өмнө мэдчихсэн бол яах байсан бэ гэвэл магадгүй илүү гоё хүүхэд хүмүүжлийн тийм номнууд унших байсан баг. Тийм яг үнийг хэлээд би баг одооноос л уншиж эхэлж байгаа. Тэгээд их тусмаа илүү сайн ойлгож байгаа байхгүй юу? Тийм ном унших нь аюу том давуу талтай. Яагаад гэвэл ирээдүйд хүүхэдтэй болох жоо л одоо аав ээжэд аюу сайн бэлтгэл болно. Та бас өөрийгөө илүү ойлгоход тусалдаг. Одоо би баг хүүхэд хүмүүжлийн номнууд уншаад эргээд баг надад амар том давуу талтай байхгүй. Би ингээ өөрийгөө ойлгоод би чинь нэг ийм трауматай хүн байсан юм байна ч юм уу тий. Гэт өөрийгөө ойлгоод өөрийгөө бас ингээ хөгжүүлэхэд
аюу сайн тусалдаг юм шиг санагдсан. Миний хамгийн том айдас нь юу байсан бэ гэхээр нөгөө амар ядарч төрөөл тэгэл 2 цаг тутам хүүлээд ахар чинь ер нь аль нэг бараг л ингээд нойргүй болоод ирж байгаа хгүй юу. Тэгээд ингэдэм байх хүний нойр тасалтахаар яг юм зомби шиг болдог. Яг ингээд хүн ер нь л бүтэн нойроо авахгүй л бол за тэгэл амьдралын бусад бүх зүйлс тэр нь нөлөөлөөд ер нь л амьдрал аягүй тийм утга учиргүй болж ирдэг. Нойр хоол гэдэг бол хүний бүр анхдагч хэрэгцээ гэж бол бүр яг үнэн заяа. Тэрийг яг ингээд хөхүүл нэраа ээж бол бүр яг ойлгож байгаа хгүй. Тэгээ би тэр үед яг юу гэж утсан бэ гэхээр за хаста миний амьдрал те би дахиж ингээд хизээч бүтэн нойртой унтахгүй юм байна гэж бол би бодож байсан. За тэгэл ингэсэн чинь манай охин чинь хөөрхөн бас унтдаг болж ирээл те би унтж эхэлсэн. Тэгэхээр нөгөө бүтэн нойртой унтдаг өдрүүд буцаж ирдэм байлээ шүү. Хүүхэд төрүүлээд нилээ нэг юм өөрийгөө алтан заяо. Тэрэн дээр бол бүр яг ингээд зүгээр буугаад өгчих. Нэгт энэ хүүхдийг би тэн 9 сар ингээд тэн гидсэн дотор ч бүр ингээд амьд амтан бүр ингээд ургаад бүр ингээд күл гарна ингээд ургаад хүн болж чи бүр бүхэлдээ ингээд хүн бүтээж. За тэгэхээр мэдээж би чинь маш том өөрчлөлтөнд орно шүү дээ. Тэрийг хүлээн зөвшөөрч. Төрсний дараа маш хэцүү байна. Нойргүй байна. Жин нэмсэн байна. Жингээ хасч чадахгүй байна. За тэгээ хамгийн сонир мэдрэмж нь чи нэг юм. Төрхийн өмнөх өөрийгөө санахгүй тэрнээс амар холцсон гэх юм уу. Өмнө байсан хүнээсээ шал өөр хүн болцсон юм шиг. Өөрийгөө алдсан мэдрэмж амар төрөөддөг байхгүй. Тэгээ хангал харвас ингээл толон тарангууд ядарсан, тэ сексэцэн, бүр ингээ сүулт хизээч усанд орсон, сүулт хизээч нүрэ бутсан. Нүрэ бут бүр сүулт хизээч 50 бицсэн, тэ. Тэгээл ингээл хийх ажил чинь дуусахгүй нэг юм. Яг тэр мэдрэмжийг бас авч яхад яна одоо ингээл үрдэл юм байдаг юм бахтаал гэж бодож исэн. Гэтэ үрд тийм байдаггүй юм байлээ шүү. Ер нь жоохон тийм хамгийн экстремийн төсөөлч заяа. Хамгийн байж болох одоо муу хувилбар гэх юм да. Тэгэл яг тэрийгээ ингээ хүлээн зөвшөөрөөд аль болох ингээ сэтгэл зүйдээ ингээ хүлээн зөвшөөрчих юм бол дараа нь яг төрсний дараа мэдээж тэр чинь болно. Гэтэ хэмжээ нь их бага хэмжээгээр тэг янз бүр. Тэнгууд яг сэтгэл зүгээ ингээ бэлдээд ингээ бэлтчих юм бол хамаагүй илүү даван туулахад тустай байдаг. Би болохоор 3 жилийн дараа яг өөрийгөө мэдэрч эхэлсэн. Лээ яг нэг юм 2 нас хүрээл 2 хагастай болол ирсэн чинь нэг л өдөр нэг юм нэг гоё би ингээл хөнгөрч ирээл тэгэл нэг л юм буцаад ингээ толон тарангуутыг юм төрхийн өмнөх юм өөрийгөө ингээ хараад толон хараад нэг юм хөөрхөн харагддаг шүү дээ. Яг тэр мөрн ингээл дахиж ингээл мэдрэгдэж ирээл те. Тэгэл ямар нэгэн юм зам хийсэн нэг ядраад ахгүй ирч хүчтэй болж ирж мэрэл өдөржингөө тэг хүүхдээ хараад ингэж юмгсэн чинь их түүртэй тахгүй нэг тиймэрдүү болж ирдэг юм билээ. Би тэр мэдрэмжийг охиноо ер нь бол 3 хүрэхт нь яг бүрэн ингээд аваад өмнөх би болцсон байсан. Тэг яг тэр мэдрэмжийг авах үед үнэхээр гоё байсан. Тэгэл би бүр вау би чи ингээд нэг төрсний дараа ингээд амар хүчгүй болсон байсан миний бие нэрээ ямар ч юм хүчгүй болцоод ингээл тасгал хий гэвэл удаан хийж чадахгүй ч юм уу эсвэл ингээл жоохон юм цуцаал ядарчдаг нэлээ нэг тийм өмнө байсан тэр биеийн хүч чадал бялдар хамаагүй багассан байсан. Тэгээд яг охин 3 хүрэхэд ер нь бол буцаад ингээ нэлээ юм шүрмстэй бяртай тэ нэг тийм болж ирсэн. Тэгэхээр нэг дунджаар нэг хэдэн жил юм шиг байна. Тэгэхээр та хэд маань тий өөрийгөө үрд алдчихлаа гэж бодоорой. Хизээ нэгэн цагт буцаад амар гоё сэргэн. Тэр хүртэл тэр одоо нэг жохон нэг хоромхон зүрийн хуцаанд нэг жохон зовх гээд байна да. Тэрийгээ хэдүүлээ зүгээр л байх ёстой л хэвийн л зүйл гээд сэтгэлдээ ингээд хүлээгээд авчвал дээр санагцсан. За нөө жохон хүүхэд гээд авч гарахгүй байх ийш тийшээ ингээл жохон авч гардггүй штэ тий хүүхэд нэрээ байгаа жохон байгаа гэд цогоо өдөр ер нь жохон тэгдүү байсан. Гэтэ тэр нь болохоор одоо жохон хүүхэд гээд авч гарахгүй байх ясгүй хоёлаа авч гарыг гэдгээр биш заяо. Бид төр зүгээр л мэдэхгүй те. За тийш явах хүүхд аваа явчих гэл явцдаг тийм аав ээж хоёроос ахгүй. Одоо чинь ингээ хөдөө салхин гарлаа гэвэл бид төр за хүүхд аваа явчих гэл яг нэг юм баг тийшээ нь явах дэмий байсан ч бид төр ингээ мэдэхгүй гэдэг хүүхд аваа явчихсан заяо. Одоо эргээд хараад тахад бид төр ингээ хүүхдээсээ болж ер нь нэг тийм түүртэж байгаагүй аваад явчихдаг байсан ингээл сагсанд нь хийгээл амар их 2 3 том цүнхийн бэлдээл тэгэл аваад явчихдаг. Замдаа ингээл түүртчихлээ юм л да. Авч явсараа сүултээ тасчдаг. Хамгийн гол нь ээж аав хоёр өөрсдөө happy байх маш чухал байхгүй да. Ингээ хүүхд гаргалаа гэд хүүхдээсээ болоод ингээ ээж аав хоёр ингээл хоорондоо яг муудалцгүй гарна. Таны аз жаргал чухал тий. Тэгэхээр та нөгөө төрхөөс өмнө хийдэг байсан юмнуудаа жоохон ч гэсэн өршлөлж хийж ивэл сайн. Одоо тий нөхөрчин ч гэсэн одоо магадгүй төрхөөс өмнө нэг хоббитой байсан бол тэрийг ингээ баг зэрэг ч гэсэн ингээ хийгээд нэг юм өөрсдөө амар алддаг мэдрэмж авдаг болохоор яг тэр төрхийн өмнөх тэр хин байсан бэ тэрнээсээ жоохон ч гэсэн ингээ авч яваад ингээ үргэлжлүүлж явах чухалгаад байгаа байхгүй юу. За тэгээд ер нь бол бид нар чинь хамт гой агаарт магарт гараад охиноо аваад гарчгаар яг ингээ гэрээс гарахаар л аягүй гоё байхгүй яг юм гэртээ ингээл удахал юм бол гаццсан мэдрэмж аваад байдаг. Тийм гаццсан мэдрэмж аахгүй гаццсан мэдрэмж. Ерөөсөө л нэг юм л ингээл 24 цаг үргэлжлээд байгаа байхгүй.
Тэгэхээр яг тэрнээс гараад нэг жоохон ч гэсэн өөр газар очиод тэрийг өөрчлөлвөл арай дээр заяа. Тэгээ бид хоёр аялдаг, өөр орноор аялдаг. Монголдо ч гэсэн хөдөө мөдөө ингээ явчихдаг. Хэдэн сартаад нэлээ хөвсгөл аваа авчихсан шүү дээ. Тэгээ бараг машинд 18 цаг явчлаа, 20 цаг явчлаа. Лээ яачна. Бараг юм нэраа ахтаа штий. Хитгэн сартаа та. Тийм л аавч хоёр байна бид хоёр. Гэтэ тэгж явснараа гэртээ ингээд гаццсан мэдрэмж аваад зоо суужхаар хөвсгөлт тэгсэн хамаагүй гоё байгаа байхгүй. Тэгэхээр ийм байдлаар нэг юм амьдралаа ингээ гацаахгүйгээр алуулах ингээд хүүхдээ авч яваад үргэлжлүүлээд ингээд тахсан бол хүүхчин ч гэсэн бас ингээд дал тухамсар айгүй гоё шинэ орчинд дасч чаддаг ч юм уу те. Энд тэнд гэрээс гарахаар л өвдчөөд идэг тийм биш ингээд олон орчинтой бас танилцаад олон төрлийн бактеритай бас ингээд танилцаад ч юм уу те. Бас тэрэнд нь өсөлтөнд нь бас эерэг нөлөөтэй байдаг гэсэн шүү. За тэгээд сүүлд ер нь хэлмээр байгаа юм болохоор илүү нөгөө нэг хосын харилцааны хувьд яг ингээд төрсний дараа ер нь бол нэг нэгнийгаа дэмжиж ойлгох айгуу чухал. Би ингээд төрөөд би анх удаа хийж болж байгаа шүү дээ. Анх удаа хийж болж байгаа. Манай нөхөр яг л бас л анх удаагаа л аа байж үзэж байгаа байхгүй юу? Яг ингээд бодонгууд. Айгуу их ингээд тэр хүн энэ бүгдийг туулсан юм шиг бид нар бас ингээд expectation тавих гэдэг юм санагдсан. Гэтэ яг үндэ тэр хүн ч гэсэн ингээд яг ингээд төрүүлэг болохоос биш өөр байдлаар сэтгэл зүйн хувьд ингээд цоо шин юм ингээд даван туулаад байгаа байхгүй тий. Тэгэхээр хин хин нь аль нэгээрээ илүү нэг мэдлэгтэй, илүү чадвартай, илүү юм үүрэх ёстой гэхээс илүү аль болох хоорондоо сайн ярилцаад за яаж ин чамд яаж ин надад ийм байна. Хоёлаа ингээд хүү чи надад ингээд тусалчих гэдэг ч юм. Нэг жоохон ингээд ойрхон багаар ярилцвал дээр юм санагцсан. Тэгэхгүй ингээд би ингэж их тээж ингэж их зовж төрүүлж байгаа юм чинь энэ хүн ингэх ёстой гэд чи төрүүлээд ингээд тарих толгой дотор баахан юм ингээд бодцсон. Нөгөө хүн чинь ингээд тэр талаар юу ч мэдэхгүй байл амир мангар байгаас тий. Тэгэхээр яг чиний тэр бодоод байгаа тэр хүлээгээ та хүсэлтүүдтэй хүлээлтүүдээ ингээд хэлэх ёстой юм санагдаад байна. Хэлээд ийм юм хүлээж байна тий. Чи ингэж чадах уу? Хоёлаа ингэх үү гэд ингээд ярилцаад нөгөө хүн чинь ингээд чамайг ятгахтаа ингээд юу бодоод байгааг чинь нэг ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тэгээд аль болох ингээд багаар ингээд ярилцаад ойлгуулад ахаар та хоёр ингээ хоорондоо ингээ нэг баг болж оршиж чадна. Хүүхдээс орлоод ингээ би бинтийгээ дайсгаж болохгүй. Ерөөсөө та хоёр ингээ ерөөсөө би бинтийгээ ихнэр нөхөр хоёр л ингээ дайсгах хэрэгтэй хүмүүс биш байгаа даахгүй. Би ингээ өвгний утга учирыг бас айгүй боддог л та. Миний нэг fun fact. Өвгний утга учир ингээ бодоол энэ яг ямар утгатай. Яаж энэ үг анх бүтсэн юм бол айгүй бодтой. Нүд би ингээ хань гэдэг үгийг бодонгууд хань гэдэг үг чинь ингээ түшиг тулхуур гэсэн үг байгаа хгүй. Тэг ингээ хамтдаа энэ амьдралыг туулаарай. Би бинийгаа түшиж яваарай. Тэгээ би биенийхэн тулгуур нь байгаарай. Би биэндээ хантай байгаарай. Битгий нэг нэгийг ганцаардуулаарай гэдэг үг юм санагдаад байгаа байхгүй. Айгу энгийн дээ. Тэгэхээр яг тэрний төлөө яаж ингэж хамтдаа нэг баг байх вэ гэхээр одоо би 10 жил сакс тоглодог байхад коучтойгоо бүр бид нар байнга л ярилцдаг байсан шүү дээ. Стратеги ярилцсан. Яана алдснаа ярилцсан. Дараагийн тоглолтын дээр яах вэ ярилцсан. Бэлтгэл хийхээс гадна яг л тэр хэмжээгээр ярилцдаг байсан гэдэг байна. Тэгэхээр нөгөө нэг баг болж ажиллахын чухал юм нь хоорондоо аюу сан ярилцаж явах хэрэгтэй шүү. За миний хувьд бол нэг иймэр дүү байна. Тэгээд энэ бол ингээд нэг хүүхэдтэй ээжийн туршлага 2, 3, 4, 5 хүүхэдтэй ээжүүд бол бүр илүү арвин туршлагатай ах гэж бодож байна. Та хэд манд доор комент хэсэгт бас миний хэлсэн зүйлс дээр нэмж гоё хэлээрээ. Энэ бол бэлэн болчлоо. Ийм гоё энгийн мейкап хийсэн. Одоо бид нар косамойд байгаа болохоор өсөө нэг ингээл хүнд юм төрхмээргүй байна. Нүдээ хүртэл зүгээр нэг тэн тавиал сомосыг бодчихлаа. За хамтдаа байсан баярлалаа манайхаа дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.